Гендрийн эрэгтгэж байдлыг бий болгох нь нийгмийн болоод хөгжлийн урт хугацааны зорилго гэдгийг дэлхийн улс орон бүрийн туулжгүй түүхэн замналаас харж болно. Монгол улс ч мөн адил гендрийн тэгш бус байдал болон гендерт суурилсан хүчирхийллийг эцэс болгохын төлөөх өөрчлөлтийн зам дээрээ явна. Монгол улс 2011 оноос гендрийн эрэгтгэж байдлыг хангах тухай хууль, 2016 оноос гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль, 2022 оноос гендрийн эрэгтгэж байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Эрх зүйн орчны суурь энэхүү тавигдсантай зэрэгцэн Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан гендрийн үндэсний хороотой хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр Монгол улсад гендрийн эрэгтгэж байдлыг хангах үндэсний чадварыг бэхжүүлэх төслийг 2024 оноос хэрэгжүүлэх болсон нь цаг үеэ олсон ажил байлаа. Төслийн хүрээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд гендрийн эрэгтгэж байдлыг хангах экосистемийг бэхжүүлэхэд ямар үр дүн гарсныг эргэн харцгаая. We at the European Union always believed that gender equality is a very important human right, and only those societies that respect gender equality are more prosperous and happier. This is why we supported creation of a pool of national experts in Mongolia as well, because we know that such a pool would be a very good hub for knowledge, for the dissemination of information, and a pool of expertise as well. Those people would be available not only in the capital Ulaanbaatar, but they would be available also in IMAX, and the governments of IMAX could rely on them as well. So this pool is already a very good basis to start with. We do hope that the government of Mongolia will build on that, and we will be working further on those issues together with the government. I really believe that it's only a very good beginning. Энэхүү зорилтын хүрээнд үндэсний хэмжээнд 30 экспертийг сонгон шалгаруулж, гендрийн экспертийн бүлгийг бүрдүүлэн, гендрийн үндэсний хорооны дэргэд алгажуулав. Дээрх экспертүүдийг агсан шатанд сургах зорилготой 7 модуль бүхий сургалтын агуулгыг боловсруулсан нь төслийн томоохон үр дүнгийн нэг байлаа. Энэхүү модулийн онцлог нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гендрийн хувирган өөрчлөх арга зүйг ашигласнараа урьд өмнө боловсруулж байсан агуулгуудаас эрс ялгаатай юм. За гендрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагаа бол олон нийтийн хүч чармайлтаар бол явдаг. Түүн дотор мэдээж экспертүүдийн үүрэг оройл бол маш чухал. Тийм учраас гендрийн үндэсний хороо бас би тэр үед би хүн амын санд ажиллаж байхад бид одоо гендрийн үндэсний шинэ үеийн одоо экспертүүдийг бэлтгэх нь чухал юм а гэдэг ийм зүйл дээр санал нэгдээд тэгээ Европын холбоо энэ асуудлыг бол дэмжиж энэ төслийг хэрэгжүүлсэн. За миний би өөрөө гендрийн өөрчлөлтийн арга зүй гэдэг одоо сургалтын удирдгал хичээлийн гарын авлагыг бол боловсруулсан байгаа. Одоо багц хичээлээр бол 30 экспертүүд бол бэлтгэгдсэн байгаа. Тэгээ үүнийхээ дараа тэд зөвхөн онлын түвшинд бэлтгэдэг зогсоогүй менторшип хөтөлбөр буюу одоо практик үйл ажиллагаан дээр одоо онлоор олж авсан мэдлэгээ хэрэгжүүлэх ийм одоо хөтөлбөрт бол бас орсон. За энэ бүхний үр дүнд бол одоо бас үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулах, мөн гендрийн тэгш байдлын хангах одоо тэгш бус байдлын суурь шалтгааныг арилгах энэ үйл ажиллагаанд олон нийтийн одоо мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, нийгмийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах энэ чухал үйлсэд одоо бэлтгэгдсэн 30 эксперт бол энэ төслийн үр дүнд ажиллахад бэлэн болоод байгаад бол сэтгэл хангалуун байгаа. Улсын хэмжээнд хүний эрх болон гендрийн эрэгтгэж байдлыг хангах нөлөөллийн ажил хийхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага бол хүний эрхийн үндэсний комисс. Төслийн зорилгоч мөн гендрийн үзэл баримтлал, хүний эрхэд суурилсан зарчмыг бүх төвшөнд түгээх учраас тус байгууллагын сургалтын агуулгыг шинжилж, алба хаагчдыг чадваржуулахад төслийн нэг зорилго оршиж байсан. Энэ хүрээнд тус зорилтод бүлэгт зориулсан агсан түвшний гендрийн модулыг боловсруулж, албан хаагчдыг тус агуулгаар чадваржуулж, ойлголтыг нэгтгэлээ. Мөн гендрийн эрэгтгэж байдлыг анхан шатны түвшинд сурталчлан таниулахад иргэний нийгмийн байгууллагууд амин чухал үүрэгтэй. Тэд мөн гендрийн эрэгтгэж байдлыг нэмэгдүүлэхэд, төрийн болон хувийн хэмжлийн эгэх хариуцлагыг хянан шинжилэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Тиймээс төслийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа, үзэл санаа, арга зүйг хувийн хвшлийнхэнд мөн түгээх нь үндэсний хэмжээнд энэхүү ажлыг авч явах маш чухал үүрэгтэй тул хувийн хвшлийн байгууллагуудын төлөөлөлд мөн мэдлэг олгох, чадваржуулах сургалтуудыг явууллаа. Энэхүү бодлого боловсруулах төвшөнд мэрэгжлийн зөвлөгөө өгөх чадвар бүхий гендрийн эксперт бүлэгтэй болсны дараах нэг зорилго бол аймаг, дүүрэг, салбарын гендрийн асуудал хариуцсан мэрэгжилтнүүд буюу гендрийн фокал поинтуудыг сургах байв. Энэ хүрээнд сургалт нөлөөллийн ажил амжилттай явагдаж, зорилттой бүлгийн бодлого боловсруулах чадвар нэмэгдсэн гэж үзэж болно. За энэ менторшип хөтөлбөр бол хоёр үндсэн зорилготой. За нэгдүгээрх нь болохоор гендрийн мэрэгсэн салбарын шинжээчдийг бэлтгэж, тэд нар маань эргүүлээд яг орон нутаг дээр бодит байдал дээр ажиллаж байгаа хүмүүст ямар асуудал тулгамдж гэнэ гэдэг дээрээ дадлага хийх. За тэндээсээ бас тодорхой хэмжээндээр үндэсний хэмжээндээр ямар асуудлуудыг илүү чухалчлан авч үзэхөө, цаашлаад үндэсний чадвар хөгжүүлэхэд юунд анхаарах вэ гэдэг асуудлыг хөндөж гаргаж ирэх байсан. За хоёрдугаарт нь болохоор яг орон нутагт яг бодит хүмүүстэй ажиллаж байгаа гендрийн үндэсний хорооны хамгийн гол тогтолцооны суур баазыг бүрдүүлж байгаа манай гендрийн мэрэгжилтэнгүүд байгаа. За энэ мэрэгжилтэнгүүд дээр мань очиж, за энэ салбарт мэрэгшин ажиллаж байгаа гендрийн мэрэгжилтэнгүүд маань хамтран орон нутгийнхаа бодлого боловсруулахт нь болгон за ерөнхий гендрийн асуудлыг орон нутагтаа явуулахад яаж мэрэгжлийн хувьд явуулах боломжтой вэ гэдэг дээр тусалсан гэсэн. Тэгэхээр ингээд хоёр ач холбогдолтой ийм үйл ажиллагаа болсон учраас бид нар бол энэ гендрийн энэ менторшип хөтөлбөрийг илүү хүмүүстэй хүрсэн бас ийм үр дүнтэй хөтөлбөр боллоо гэж харж байгаа. Дээрх гендрийн фокал поинтуудын хувьд тэднийг сургааж зогсохгүй, мэдээлэл солилцох, чадвар бэхжүүлэх зорилгоор цахим платформыг бий болгох тухай төслийн бас нэгэн зорилго мөн биелэлээ орж үйл ажиллагаа нь чигдэрч байна. Ингэснээр гендрийн сургагч багш нар, экспертүүд, фокал поинтууд бие биенээсээ суралцах, туршлага солилцох чухал талбар бий болсон юм. За гендрийн үндэсний шинжээч, салбарын шинжээч, гендрийн мэрэгжилтэн сургагч багш нарын нэгдсэн платформыг танилцуулж байна. Үндэсний хэмжээнд 2018 оноос хойш бэлтгэгдсэн 500 гаруй сургагч багшийг энэ цахим платформд нэгтгэх зорилготой байгаамаа. За одоогийн байдлаар бол төслийн хугацаанд бид 246 сургагч багш нарыг бол энэхүү платформд нэгтгэхэд байгаа. За сургалтын платформ маань энд харагдаж байна. За энийг бол бид нар хувийн хвшилтэйгээ хамтраад энэхүү платформыг хөгжүүлсэн байгаа. За бичиг хэрэг захиргааны үйл ажиллагаанд хэрэглэдэг Able систем дээрээ за сургагч багш нар маань тогтмол хийсэн сургалтынхаа тайланг шивж оруулж бүх баримт нотлогоотойгоо ингэж илгээдэг ийм системийг хөгжүүлсэн байгаа. За мөн энд бүртгэлтэй байгаа бүх сургагч багш шинжээч мэрэгжилтнүүд маань хоорондоо чөлөөтэй харилцах боломжтой. За мөн өөрсдийнхөө сургалтын програм мэдээллүүд, PPT, танилцуулга гэдэг өөрсдийнхөө хуваалцыг хүссэн мэдээллүүдэд оруулах боломжтой. За мөн сургалтын тайлан дээр нь үндэслээд гендрийн үндэсний хороо, үндэсний сургалтын тогтолцоогоо бэхжүүлэх хүрээнд мониторинг үнэлгээ хийж, за багш нар нэг бүрээр нь сургалтын үйл явцыг нь үнэлж дүгнэх, за мөн урамшуулах юм боломж нөхцөл нь бүрдэж байгаамаа. За ингээд платформд хүмүүс маань бол сургалтын хөтөлбөрөөс гадна сургалтанд оролцсон хүмүүсийн бүртгэлийн хуудас, за дээр нь энэхүү сургалтыг зохион байгуулахад хичнээн төгрөгийн төсөвт санхүү орсон. За сургалтанд оролцогчид маань гарааны үнэлгээ нь ямар байсан, төсөглийн үнэлгээ нь ямар байсан гэх мэтчлэн наривчилсан мэдээллүүдийг өгөхөөс гадна сургагч багш хувь нэг багш бүр өөрийнхөө сургалтанд үнэлгээд өгнөлт өгч цаашид ямархуу арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байгаа гэсэн сэтгэл саналаа бол үлдээдэг ийм платформыг бол хөгжүүлсэн байгаамаа. Гендрийн статистикийг бий болгож ашиглах нь засгийн газрын эгэх хариуцлагыг нэмэгдүүлж, төрийн бодлогыг бүх иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх явдал юм. Үүнтэй холбоотойгоор гендрийн статистик болон аналитик дүн шинжилгээ түүний үр дүнгийн ашиглалтыг сайжруулах замаар төрийн байгууллагуудын бодлого төлөвлөлтийн гендрийн мэдрэмжтэй байдлыг сайжруулах нь төслийн бас нэг томоохон зорилт байлаа. Энэ хүрээнд гендрийн статистик ба хэрэглээ сургалтын модулыг боловсруулж, яамдын бодлого төлөвлөлтийн мэрэгжилтнүүдийг сургах замаар энэхүү зорилтод хүрэх алхам хийгдэв.
Мөн цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмтрэгээс урьдчилан сэргийлэх хэлтс, статистик мэдээллийн хэлтсийн алба хаагчдыг цаашлаад аймаг нийслэлийн холбогдох алба хаагчдад гендер цөөрөлсөн хүчирхийллийн захиргааны тоо мэдээллийг ашиглах талаар Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн Аз номхон далайн бүсийн техникийн арга зүйн дэмжлэгтэйгээр сургалт зохион байгууллаа. Мөн нотлохоон цөөрөлсөн төлөвлөлтийг дэмжих зорилгоор цагдаагийн ерөнхий газрын цуглуулдаг гендер цөөрөлсөн хүчирхийллийн захиргааны тоо мэдээллийг холбогдох байгууллагуудад тархаах уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа. Ийхүү дээр дүрдсэн үндсэн 4 зорилго биелэлээ олсноор Монгол улсад гендерийн хариуцлагатай бодлого боловсруулах үндэсний механизм бий болсон гэж үзэж болно. At UNFPA, we believe that gender equality is the precondition for empowering women and girls and eliminating gender-based violence. With generous support from the European Union, our project has empowered a new generation of Mongolian experts to champion this work. The achievements we have reached, building a strong, interconnected ecosystem for equality, are crucial. This work directly paves the way for a more just and equal future, ensuring that rights and needs of women and girls in Mongolia are at the center of policies and programs for years to come. Ийхүү төсөл хэрэгжсэн өнгөрсөн хугацаанд гендерийн хариуцлагатай бодлого боловсруулах үндсээ бэхжүүлснээр шат дараатай хийгдэх дараагийн ажлуудын эхлэл тавигдсан юм.